Нэг гар Путиник буудах гэд яг яамны өнөлдсөн гівчсэн чинь гарууд дахиж орж ирээд учир зүггүй тарихаар нь хан савсан. За юу яцхан манайхан та яаж ийн хэрүүд чинь гайгүй зээ инхүү хоригдож боогдсон 20 оны 2 дахь үечлэг эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр хэдүүлээ дэлхий дээрх хамгийн ланзгар хамгаалалттай дархлагдсан гарууд гэж яг хэмээс байдгийн ер нь яахлаарэж эднэрийг хамгаалах ёстой болцсон байдгийн тэдгээр дархлагдсан гаруудыг ямар бэлтгэл хангагдсан хүмүүс хамгаалтын гээд энэ салбарын ойр тойрны аль өнгөтэй өдөө гэсэн мэдээлүүдээр тулж ажиллана. Ард түмний төрсөн татвараар ард түмнөөсөө хамгаалуулдаг гаруудыг энэ удаагийн бичлэгт түлхүү оруулжээ. Таалан болгоно. Ингээд бичлэгийн хамгийн ихэн чууны баган жирэгдгийн жишгээр Ким Жон Унанагаас эхлэе. Дэлхий дахныг цөмийн зэвсгээрээ багалзуурдаж саагдаг улс энэ гариг дээр ганц л байдаг. Тэр нь мэдээч хэрэг манай гариг дээр хамгийн онцгой дэглэмтэй бүгд найрамдах ардчилсан солонгос улс үлээ. Ардчилсан солонгос гэнэ. Яг энэ мөчөд ардчлалын өсөгч байхгүй. Хойд солонгос улсын загалмаас эцэг бол манай Унана байлээ. Манайр 2012 онд аавыгаа Мажиу буюу улсынхаа удирдлагыг гартаа авч хадам ах, том ах зэрэг ойр тойрныгоо хэдэн муусан хамаатан саднуудынхаа чүмгийн ташснаар хойд солонгосын загалмаас эцэг болжээ. Энэ үсмэс нь одоо айц билээ бөө штий. Толгойн нэрээр камаз гаргацсан юм ааши. Үсгэснээс нэрээ 21-р зууны техник технологийн өсрөнгүй хөгжлийн үедээ мөр зэрэгцэн яваа ухаалаг залуустаа хаанхын хин мэдэгдэхгүй балаа хар стагийн зохиосон зурхаагаар үс мүсээ засуулах хэсгийг шийдвэлдгээ одоо болно. Ухаан та да Монгол залуус. Зүгээр л үсээ засуулцгаа л да. Бүтэн сарын бараг талын шахууг ухмаа олчгоор чинь үсчид би чи яаж амьдрах юм бэ? Тийм бистэ тамина. Үс сайхан бол зүс сайхан. Зүс сайхан бол хүүхнүүд сайхан харцнаа гэж. Иргэд яриандаа орой манай өсчин найзын өслөөр ийсэн рекламны пауз байлаа гэж. Манай Унана чинь өдгөө 25-6 сая хүнтэй бүхэл бүтэн улс удирдах мөдөрцсөн. 80 оныхон дундаа л зигзгэр яваа жинхэнэ зөв өстэй да. Бусад улсуудын адил ерөнхийлөгчөө хамгаалдаг алба өнтер гэж бол хойд солонгост байхгүй. Харин намайг хамгаалах үүрэгтэй 100 мянган зэрэгтэй бүхэл бүтэн байрам гэж байна цаан чинь. Чи тэгээ яах юм гэдэг шиг. Мэдээж хэрэг улсынхаа загалмаас эцгийг хамгаалах үүрэгтэй эдгээр цэргүүд нь хойд солонгосын айрам дотроо шигшигдэж шалгарсан шилдэг 100 мянган шижигсэн залуучуудаас бүрдэх бөгөөд тэдгээр гаруудыг жинхэнэ номруулан нугруулан бүр баяагаа гэтлэн давтнаа. Бас болоогүй нүдийг шалгана. Энэ вшээ. Гол нь нөгөө шижигсэн залуучууд чинь нүдэрээ манай нөгөө дуваа сухар шиг долоон буудлын цаатгыг хардаг. Ёстой ёрон хурц хараатай байх хэрэгтэй юм гинэ. Арга байж үдээ. Социалист улс юм ховор дуруу энтер олдохгүй хэцүү үз. За тэгээд би гардан тулаан тусгай ажиллагааны бэлтгэл дээрээс нь хараал идсэн хараагаа шалгуулад байжсэн чинь бас болоогүй. 3 үеийнхэн намтрын шалгаад наачнаа. Нөгөө шалгуулж байгаа залуу хиний төмсгөнд анх байж байгаад хизээ бий болсон. Аавч хоёр нь манерийг хийхдээ гостуу байсан юм уу? Эсвэл гондомны цорхоогоор олдсон юм уу? Гондом гэснээс эдний дор гондом байд юм дөө. Сайхан шорт ор зангиж байгаа л за тэрч. Энэ мэдчлэн ёстой нэг нягуурны валер шалгууруудыг давж гимэн. Чи хэрвээ өдөрдөгч Унанагаас гай болж өндөр байх юм бол уучлаарай обоо болно да хөрхий. Төдөө хойд солонгост хамгаалагчд нь өдөрдөгчээс өндөр байж болдгоо гинэ базар маань алдсуулна. Эцэст нь яг яамны чацсан өндөртэй хамгаалагчд тусгай аримд орох нүүдгийн суглаанд хождог байна. 1 2 ирас итри. Энэ хойд солонгосын эсрэг баахан импортын хориг тавьчихад байхад л ар өрөө хаалгаар яаж иж хөөцөлж байгаа л амар сумны хамгаалт энтертэй гялгар бенз шаацсан байхаа. Жинхэнэ зөв өстой чи энэ ахгүй. Энэ хамгаалж байгаа станаар нь ч тэр угаасаа шал тэнэг шаацсан. Ямар эргүүл байгаа нь бүтэн хуйлагдсан ийм амар машин хайчууд мэдрэл муутай юм шиг дагаж өгдөг байна. Мэддгүй бах та. Бараг нөгөө манай Унана чинь энэ хэдийн станарын төмсгөнд тарьсан машин дотроо гятад чайраг шиг 1 2 гэд эргүүлээ сууж идэм шүү. Адуу мос шиг гүйж байгаа эдгээр залуучууд бол ягаа нөгөө тусгай харим шалгарсан намын төв орооны 6 дугаар тусгай тасаг бөгөөд зөвхөн энэ хэдэл их өдөрдөгч
Унанагийн хажууд буутай явах дархан эрэхтэй гэж байгаа. Нэг эцгийн тожигноос гарсан юм шиг яг ижилхэн эдгээр залуус манай уунанаг дэлхийн хаанч байхгүй бүтэн 3 давхар авраагаар бүрхэж хамгаалдаг байна. Энэ бол зөвхөн гадаах хамгаалалт бөгөөд бусад үед уунанаг хоногийн 24-7 өдрийн турш нүд цавчилгүй хамгаалах үүрэгтэй. Үүнээс гадна их удирдагч уунанаатай ажил хэрэгээр уулзаж байгаа бүх хүмүүсийг янз бүрийн балиар тэмбүү гонороо энтер шаацсан эсхийг нь эхлээд цусыг нь шалгасны дараа уулзуулнаа. Уулзуулахдаа бас учиртай уулзуулна. Их удирдагч унанагийн нүд рүү ихцэлж харах хориотой. Зөвхөн гөхний толгооноос нь доош харах хэрэгтэй ч шиг. Хөөргөө одоо Чингис хаангийн утсан маашин үхрийн тагалзах чинь. Энэ мэдчлэн 9 жорын хүний санаанд багтамгүй арга самуудаар өөрийнхөө бүдүү өгзгөө хамгаалуулж амар жимэр амьдран сууж байна. За дараачих нь манай гараг дээрх бичгийн улсуудын тоонд орох Ватиканд бас нэг дархлагдсан үгэн байна. Италийн Ром хотод орших Ватикан улс нь илүүчгүй, дутуучгүй 1000 хүнтэй юмсан чи. Харин бичгийн эзэнт гүрнийг католик шашны тэргүүн Ромын паплам ерөнхийд нь базаж баава шавыг нь хийнэ. Харин үеийн Ромын папламыг католик сүмийнхэн хідэн гөгшчүүд ганц хоёр юм тойруулж сууж байхдаа зааж дараагийн папламыг хэнийг шахах уу гэд тодруулдаг. Гэхдээ тодорсон гарууд нь ихэвчлэн хөгшин онны насгүй болсон буурал толгойтой өвгнүүд гарч ирнэ жаавас. Харин одоогийн Ромын паплам ёстой л нэг залуу насныхаа ирч хүчийг Герапинанаас авдаг бол 83 настай Фрэнсис гэж убаа байна. Католик шашин шүтгч төмөн олонны хувьд үхэж үлдсэн ганц ариун гэгэн хүн нь Ромын паплам мөнөөсөн мөн билээ. Гэтэл өнөө өвгөн чинь Ромын папламын синтез суусныхаа төлөө сарын 2500 еврогийн цалин авдаг гэж байна. Мэдээж хэрэг Ромын папыг хамгаалах үүрэгтэй тусгай хамгаалтын албан бүр 500 жилийн түүхтэй нүсүр алба байдаг юм байна. За харин энэ албан бүр хизээнээсээ л Швейцарын шаварсны гэр шиг залуусыг авч залуу халуун насыг нь сордог байна. Энэ ямар учиртай вэ гэхээр Ромын тахиржад хамгаалтын албанд зөвхөн 19-с 30 насны католик шашинтай нүүл тожиг хангалуулсан зандан залуусыг шалгаруулж авдаг нарийн дэг журамтай байдаг юм байна. 30 хүртлээр зандаа явсан хүн чинь хааштай тэрэндээ дасаад дахиад 30 жил гүрээснийхаа дараа Ромын паплам болдсон байлгүй хэн мэдгүй тус. Мэдээж хэрэг эдгээр тожигны оргилсон залуусыг Тэнгисийн цэргийн тусгай өвчний бэлтгэлд хамруулж давтсны дараагаар ямар ч манай муу Ромын папууг нүдний цэцгийн мэд хамгаалах үүрэгтэй юу хийх ёстойгоо мэддэг залуус гарч ирнэ. Сани би нэг юм гайхаад байна. Шашин номын мөрөөрөө явж байгаа нэгмүү буурал өвгөнд ямар гацсан үгс санаж дайрдаг байна. 1981 оны 5 дугаар сард бас нэг Ромын пап өвөө гадуур сүсгтнүүдтэйгээ уулзангаа за тэнгисгээ тарж ханаа нохой дөө гэд бодцоо явжсэн чинь тэр цаанаас нь улаан цай нэг гарбуу гарч ирээд манай өвөг өстой юм үзээгүй юм шиг баахан буудаж хаачтээ. Ёо ста та нар юугаа харж идэв бэ? Наад алдар чинь хаа буучлаа шүү дээ. Өө яаж одоо айгуул өгөхчтэй нэгтэй зайлцэл тэр яг өгөх юм байна л да лалар. Ер нь би өгсөн хацаа ажиллан болов мөрөөрөө бүрүүсээ өнө талтараа игээд явж явахгүй энэ төргээд бүр дэмэрцэн явж хагаад арай ч эмнэлэгт очиж түргэн тусламж авснаар ам гарч жинхэнэ ам бөхтөө өгөн гэдгийг харуулжээ. Бүр тэрүүгээр зогсохгүй өнөө өвгөн чинь шашин намын хүн гисэндээ бас хоншууртай загнаж нөгөө өөрийг нь буудсан хулгайчтай очиж уулзахдаа чи нэр суг бууддаг госног байлаа ш. Одоо манай хар цоо өрөөл төмөр шиг гэлж байгаа сте гэсэн чинь нөгөөх нь харин тийм та бас тэгж жагаад ам бөхтөө төгзөг юм. Юмыг яаж мэдвгүй би бүр таныг 3 шаасан ш гинэ. 1981 оноос хойш дахин ийм харьгаа үйлдэл гараагүй бөгөөд өвөг хамгаалах ёстой эдгээр залуучууд энэ явдаас хойш эрхэш нэг юм бодоо ойлгүй. Тийм ээ. Дэлхийн хүн амын бараг 20% дангаараа бүрдүүлдэг Гятад хэмээх энэ мангар том гүрнийг бацдаг намын өндөр албан тушаалтнууд мэдээж хэрэг ланзгар хамгаалттай юмнаа.
Хятадд одоо аль пааж байгаа 2.6 сая зэрэг. Харин тэр дотроос зөвхөн намын дарга нарыг тусгаалan хамгаалах зорилгоор бэлтгэгдсэн 8000 гаруй бүрслийнүүд байдаг гэнэ. Хамгаалагч болгонд 3 ширхэг утга, 9 мм-ийн голчтой, дайцандаа 8 сумтай барзил дүлдүүлсэн ийм гар буу. Мөн бас Хятадын өөрсдөө нь хийсэн ийм автоматуудыг тус авч явдаг. Нэр Хятадын талаар мэдээ хийж байгаад Хятадд Чингис гэдэг нэртэй хамгаалтын алба байт юм байна. Станер юм аа. Чингис хааныг одоо нэгмөө секретary хийсэн гэж бодсон юм бахтаа лалгаач. Аргач юу өстэй. Монголчууд нь өөрсдөө Чингис хааныхаа нэр усыг арх дарсан дээр нааж байгаа юм чи. Зайлзэл. Шал дургу үрчлээ. Шууд дараагийнх руу орё. Бидний хэлийг нэгт ахын дүүсийн бат найрамдал толботой Орос ах нарын тухай энд ярих гэж байна. Яг үннийг хэлэхэд Орос ахч гэжтэй өгсөн хооцгор. Орос хизээч бидний ах байгаагүй. Харин ч болж өгвөл мань хэдийг дагдцдаж насаараа боовоо өхүүлэх санаатай хулгайч үуч үү. Та хэд ч бас энэ талаарх багсаг дүүгээ эргүүлээд уншчихвал хэрэгтэй. За тэр яг марцсанс нэрээ би анх Путиний хамгаалтын албаны тухай бичлэгийг YouTube-д оруулаад тэрийг нь удалгүй бүр сая хүн үзээ шаацснаас хойш анх санаа аваад нэрээ ховдоо нэг юмтай олъё гэж бодоод одоогийн энэ муу Midnight Zoo-гээр нээсэн түүхтэй байдаг юм аа. Владимир Путин бол дэлхий дээрх хамгийн архуу ерөнхийлөгчдийн нэг үлээ. Тэр ч утгаараа олон хүнээр бөксөн үнсүүлж, олон ч хүний хараалыг идсэн жинхэнэ зэн гардаа. Путиний тухай мэдэхгүй хэн бах вэ? Иймд шууд ярианд гол ярианд орё гэж бодож байна. Оросын номер 1 хүний ард холбооны хамгаалтын алба гэсэн асаалттай танк ажиллана. Энэ албаныхан бол Оросын цагдаа, тагнуул, тусгайгийнхны дээр үүдэг дахархлагдсан амьтад гэж хэлж болно. Гарууд 9 шидийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй маш нууц алба. Тэд шаардлагатай тохиолдолд чиний утасны яриаг чагнах, мөрдөх, нэгжлэг хийх, нөгөө Америк кинон дээр гардаг шиг "Зов систем машиныг ч аваа явуулаа" гэж хэлэх хэрэгтэй нөхдөд. 2000 онд Москвад улаан талбайн ойролцох байрыг түрээсчсэн нэг гар Путинийг буудах гээд яг яамны ойролцсон гэвчсэн чинь гарууд дахиж орж ирээд учир зүггүй тарихаар нь хан савсан төгс. Үүнээс хойш энэ албаныхан Москва хотын 12 гудамжийг хараандаа авч тэнд амьдардаг хүн бүр дээр бүртгэл хөтөлж тагнадаг. Путин энэ том эзэнтгүүрнийг базаж эхэлснээс хойш олон зуун олигарх мөн эрэгүйхний дайсан болсон. Харин энэ дайснууд нэлээд хэдэн удаа Путиныг нухах гэж үзээд бараагүй хамгаалтын албаных нь амаа алгадуулжээ. Энэ тусгай албанд нийтдээ 50,000 гаруй залуус ажилладаг гэсэн албан бус тоо. Мэдээж хэрэг энэ албаны залуус лалрын хүнд тусгайгийн бэлтгэл сургалтын дараагаар буу зэвсэгтэй харьцаа зурцсан, хүү хаахийн завгүй бөөрүүчин шүүг шаачих нэгууртай, захын пүрүүснээс эхлээд бүр пуужингч хүртэл жолоодлох дадлагтай тийм л 9 шидэн бүрдсэн мэргэжлүүд гарч ирнэ. Хамгаалагчдын барьж байгаа энэ шүхрүүд нь зүгээр ч нэг зонтог биш. Хулгайчууд гинт дайраад ирвэл зонтгороо зохиод ухаан алдуулчин, эсвэл холоос янз бүрийн юм шийдвэл бамбаа олгоод зогчоор жинхэнэ зөв үдэ. Бас энэ залуугийн барьсан чемодан 2-3 янзын зорилттой байдаг. Эхнийх нь элдв янзын дайралт боллоо гэхэд чемоданыг дийлгээд сумнаас хамгаалах хуйг болгон ашиглаж болно. Нөгөөх нь бол яг нөгөө баригад кинон дээр гардаг шиг чемоданы бариулыг атгалаа дотроос нь автомат гарч ирэх жишээ нь. Ийм мэтчлэн шуурхай ажиллагааны зөвүүн юмнууд олон бий. Зөвхөн эдгээр том шкаф шиг залуучууд Путин руу буудсан сумыг шүдээрээ хамгаалахаас гадна энэ ч одоо 21-р зуун байна да. Захим тагнуулууд интернетийг хоногийн 24 цагийн турш тасралтгүй самнаснаар зарим нэг явуургүй хулгайчдын төлөвлөгөөг аль бишээ олж мэдээд аюулгүй болгох жишээ нь. Хэрв заяа эдгээр хамгаалагч залуусыг тонгороо цаашаа Путин дээр яваад очлоо гэхэд КГБ-гийн хуучин бууны хугархаа цаад Путинээс чинь юу ч гарч мэдгээр илдэвтэй байстаа да. Вазар байна. Нэгэн ганц хүнийг одоо ийм олон хамгаална гэж байдаг. За тэр ч яг уу. Тэр цаана явж байгаа бүх хүүхдийн тэргийг харж байна уу та нар? Энэ бол радио долгионыг илрүүлж дохиог салгадаг тусгай явуулын станц.
Энэ Путин явж байгаа энэ газар тэрвээ тэсрэг бомбыг сорилуулсан бол тэрийг алсаас удирдах дохиог нь салгах зорилттой гэдээ ойлгочихвол машин гиснээс Путиний унаа нь өөрөө хөдөлгөөн товс гэж хэлж байна. Машинаараа халтур хийгээд явж байхдаа нөгөө дүүмийн гишүүдтэйгээ ажил хэргийн видео уулзалт хийх боломжтой. Мэдээч хэрэг машин руу нь яаж буудсан дотроо инээд алдаа сууж байхаар бүрэн хуйглагдсан сумны хамгаалалт. Дугуйн ч гэсэн хагарнаа гэж гонжинж. Бүү өөли энэ гүлгийг зүгээр машинтаа дэлбэлээд хайчихъя гэж бодож байгаа бол уушлаараа 7.2 тонны C4-ийн тесрэлтийг дагч шалгахтай. Ерөөсөө жолоочийн хууль хаазанд хүрвүүгүй юу? Учир зүггүй цагт 100 км/цагийн хурд авчихдаг классик явдалтай. Бас болоогүй хурдуута химийн дайралтай хамгаалагдсан гэд 9 шидэнд бүрдсэн энэ сайхан унааг шүдэвэл хазаад үз, шүдэн зэвэл зураад үз, нэг ийм ланзгар амтантай олё гэж бодож байгаа бол эхлээд ганцхан тэрбум төгрөг олчих хэрэгтэй. Тэрбум төгрөгтэй болохын тулд яах ёстой? Хей, хөгш нь арх хуумааргүй байна. Хей, хөгш нь тамхи болмоор байна. Хей, би ингэ завхарж явмааргүй байна. Би ингэ шоудж явмаар байна. Өсмөр байна. Би подкаст сонсмоор би Оросын ерөнхийлөгчид газар уснаас гадна агаарт нөгөө ланзгар онгоцтойгоо нисэж байхад нь хүртэл агаарын цэргийн сүнөгч онгоцнууд мөнхийн дангана. Энэ онгоц нь ус тэгж байгаа тансаг. Ёстой ногоон хурганы арьс нохоон битүү турианаас бус нь энэ онгоц нь байна. Сүүлийн үеийн бүхий л дэвшилтэт технологиг хангалтуулсан тасралтгүй 13,000 км нисэх чадaltaй энэ ланзгар хөлөг нь нийтдээ 500 сая доллар өртөгтэй гэнэ. Эцэст нь FSO буюу Путиний хамгаалалтын тусгай албыг базаад хэлэхэд Оросын эрүүгийн хулгарууд ямар вүлээ, дээрээс нь эрүүгийнхэн бас олигархууд Путинд ямар дургүй вүлээ гэд Путиний эсрэг олон асуудал байсан ч одоо хүртэл хулгайчуудын сумыг долоочилгүй амьд мэнд явж байгаа нь энэ албанд ямар шүү бэлтгэлтэй нөхдүүд ажилдгийг харж болно. Энэ үйлчлэгийн хамгийн мүлжүүртэй хэсэг эхлэхэд бэлэн боллоо. Улсын эдийн ерөнхийлөгчдийг ёстой нэг залбин нохой шиг буудаж далдруулдаг жинхэнэ харьгаа улс альвэ гэвэл мэдээч хэрэг хараал идсэн Америкийн нэгдсэн улсыг хэлнэ. Абрахам Линкольноос эхлүүлээд нийт үеийн дөрвөн ерөнхийлөгчийг ганц бие ялуурчид тархийн зад татчээ. Мөн дээрээс нь дахиад дөрвөн ерөнхийлөгч рүү буутсан ч гай болж нөгөө дөрөв нь одоо хүртэл амьд арзагаал явж байна. Энэ мэтчлэн ямар ч багийг гинт гарч ирж буудаад эсвэл дэлбэлээ таях нэгуртай тийм л чөтгөрийн улс учраас Америкийн нэгдсэн улсын засгийн газар энэ тал дээр үнэхээр их хүч хөрөнгө хаяж жинхэнэ зэв үздэг гэж хэлж болно. Тэр ч утгаараа одоогоор нэгдсэн улсын нууц албан дэлхийн өөр хаанч байхгүй өндөр түвшний тусгай бэлтгэл сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан ланзгар хамгаалтаар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эднүүсийн гэр бүлийнхнийг бүрэн хамгаалж чадчихин те. Энэ нууц албаны талаар Google-с хайсан чинь бүр 3.5 сая илэрс гарч ирсэн байдгийн. Ийм дэн дотроос аль л өнгөтэй өдтэй мэдээллүүдийг базаад товчхон хөргөө явжээ. За, нууц алба гэдэг бол товчхондоо Америкийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хамгаалдаг гэж ойлгочих болно. Харин энэ албанд ойролцоогоор 7,000-аас дээш эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон охин нохоонууд хүчин зүтгэдэг байна. Жилд ойролцоогоор энэ албанд 15,000 гаруй хүмүүс өргөдөл өвдөгч тэдний зөвхөн 1% хүрэхтэй үгүйг нь хүлээн авдаг. Харин нөгөө өргөдөл шалгалсан хүмүүсийн 6 сарын тусгай бэлтгэлд хамруулсны дараагаар тэр дотроос дахин шүүж, намтар, гэмт хэргийн бүртгэл, мөн үнэн худлыг илрүүлэгч полиграф тестэд оруулж байж эцэст нь нийгэм эрхэн баталгаажна. 9 шидийн бэлтгэл сургалтыг давж гэмээн цаашдаа жилийн $38,000 эхлээд $74,000 цалинтай ажилд орно. Нууц албанд эдгэр залуучуудаас гадна ноход бас албаадаг. Нөгөө нохоонууд нь ажлын цагаараа ерөнхийлөгчийн ойр орчинд тесрэг бөмбөг нуусан барьсан эсхийг агуу хамраараа олж илрүүлэх үүрэгтэй. Нууц албаны ноход ихэвчлэн Бельгийн Малинас үйлдвэрийн нохотоор бага бүрдүүлдэг. Учир нь энэ үйлдвэрийн нохот бол тесрэг бөмбөг, хар тамхиг үнэртэх зэрэг дээр бол жинхэнэ азаргаддаг. Үнэхээр тусгай ажиллагааны өндөр чадвартай шилэгдмэл сортын амьтадтай. Тэр ч утгаараа энэ үйлдвэрийн нохотын үн бас яггүй үнэтэй байдаг зөвлөгнүүд. Манай Монголын тусгай албадууд ч гэсэн эдгээр нохотыг ашигладаг. Энэ гүлгнүүд анх 7-8 хоногтой байхаас эхлээд тусгай бэлтгэлд сургаж, нууц албанд нийтдээ 7-9 жил хүчин зүтгээд
насны бүксэнд тэтгэвртэй гарч яс амарнаа. Өөрөөр хэлбэл нохоо насаар 45-аас 50 наснда гавьяаныхаа амралтанд гардаг гэдээ ойлгочих жоо. Хослол өмссөн эдгэр залуус нулимс асгаруулагч, Henkler Koch MP5 FNP-90 гэсэн энэ хоёр автомат бууны аль нэгийг нь ялангуяа энэ автоматын хувьд бол өнгөлн дадлахад хялбар бижакныхаа дотор салтааж байгаад гинт гаргаж ирээд шүршгэд айгүй хялбар буу бас давхар ийм гарбуутай явдаг. Харин энэ хослолтой залуучуудаас гадна сүрэг довтлооны баг гэж бас байна. Энэ залуус M4 карбин болон RPG Winchester Magnum зэрэг байдал бишсэн үед галын наадам хийгдэхэд шаардлагатай бүхий л хүнд зэвсгүүд байдаг. Товчхондоо дуруу буцсан уулгаач гэдээ ойлгочих болно. Нууцаалд ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаанд нь завараг 0 бомбруушаа шахахаас бусад үед хоногийн 24/7 бүрэн хийж хамгаалах үүрэгтэй. Ерөнхийлөгчийг цагаан ордонд ажиллаа хийж байх, гадуур машиндаа явж байхад нь мөн гадаад улсад ажиллаж байхад нь гэсэн үндсэн чиг үүргүүдээр нууцаал байждаг. Цагаан ордон бол завараг худалч хүнд дэлхий дээр хамгийн ланзгар хамгаалалттай байшин бохоо. Цагаан ордон нийтдээ 132 энгийн өрөөнүүд, 32 ширхэг нойлын өрөөтэй, байгууламж нийтдээ 147 ширхэг цонхтой, мэдээч хэрэг бүгд сумны хамгаалалттай. Учир зүггүй RPG-гээр харавчихгүй бол яах ч хүү, мөн 3 ширхэг цахилгаан шаттай. Энэний нэг нь яагаад нөгөө 3X кинон дээр гардаг шиг яралтай үед ашиглах цагаан ордны газар доорх хурдан галт тэрэгний түнэл рүү өргөх зорилттой. Мөн бас дээвэр дээрээ агаарын дайралтаас эсэргүүцэгчтэйгээ цагаан ордны барилгын дотоод засал нь тэр жигтэй маш өндөр нууцтай байд юм байна. Энэ тэнд станаар зам хааж ирснаа баахан дохио хангинуулсан хар жипнүүд цуулан яваад байдаг да. Тэр нэг иймэрхүү өчтэй. Толгой эргүүл. Энэ машин бол урьдчилан 1-2 км-ийн замыг шалгаж явнаа. Явах чиглэлээр шалгаж явна. Ингээд яг жинхэнэ цувууны эхэнд толгой машин явах үгүүд үндсэн жим гаргаж явдаг. Энэ машин явж байхдаа 360 градус бичлэг хийж хөдөлгөөн бүрийг дүрслэж баримтжуулдаг. Араас нь ерөнхийлөгчийн лимузин явна. Мэдээч хэрэг энэ машин шаардлагатай бүхий л зүйлсээр тоноглогдсон. Тиймдээч зөвхөн нэг ширхэгэн л гэхэд 1.5 сая долларын өртөгтэй. Ерөнхийлөгчийн лимузины мөнхийн дагуу олох бүр хоньны хонгортой хүртэл нэг сток жигсэн энэ SUV явна. Эхний энэ 3 машин бол цууны тулгын 3 чулуу шиг хайрцгаа ярс барьж давхих үүрэгтэй. Чанга хард нь радар, 9 жорын антенна тоногсон явуулын станц ажиллана. Энэ хэдийн ардаас гайвал чуулгачууд гинт дайрвал машинаараа битүү автомат гарнатууд атсан залуучууд учир зүггүй өсөж гарч ирээд буудалцаад утаа манаргаж байгаа хооронд нөгөө хэдэн машинууд нь үшээ нарны гүр даваад тоос татуулаад алга болоод өгнө. Харин энэ ланзгар амтан бол цөмийн болон биологийн дайралтаас хамгаалах зорилттой л гэсэн. Өөр яадаг ч юм байгаа. Бараг ардаа цөмийн буудсан шаацсан явд юм шүү. Тэгэхээр одоо үед машинтайгаа явж байхад нь халтна гэдэг бараг үлгэр юм байна дөө. Гадаад улсууд руу ажиллахдаа яадаг вэ гэж үү? Мэдээч хэрэг Америкийн ерөнхийлөгчийн хувийн онгоц гэж бас нэг ланзгар амтан байна. Мөн тэр онгоцыг хөөрснөөс буух хүртэл 7-оос 10 сүнэгч онгоц дагаж явна. Ихэнх тохиолдолд түрүүний ярьсан нөгөө жипнүүд машинуудыг айлчлах үедээ бас чирээд явдаг гин. Айлчлал гэснээс өнгөрсөн 100 Трампын том хүн Монголд ирсэн байдаг. 8 сард ирэхээс өмнө Шангрилагийн ажилчид хоол хүнсийг болон булан тохиолдолд бөмбөг энтер байна уу гэж нэлээд үзэж шалгаж байгаад нөгөөгаар нь гот дээрээ байх хугацаанд Шангрилагийн 19-20 дугаар давхрыг бүтнээр нь авч бүрэн живсгэлсэн Америкийн тэнгисийн зэргүүдээр хамгаалуулж байгаад баян үлгийн энтерээр аялж Instagram дээр хэдэн зураг нэмж өгөөд нутг руугаа бутсан. Манайд одоо яавал гэчтэй. Сайн дэл нэг эргөө өстэй. Долларын хоншийг буурал Трамп гэж хашгирнэз. Энэ Трамп ер нь нэг иймэрхүү харуул хамгаалтын тал дээр жинхэнэ зөв ханддаг бололтой. Америкийн өмнөх ерөнхийлөгч Барак Обамаг хамгаалахад жилдээ 19 сая долларын зардал гардаг байсан бол зөвхөн Трамп түүний эхнэр болон энэ шар ватсан гурыг хамгаалахад жилдээ 30 сая долларын зардал гардаг гэвэлтэй. Нэр үнэхээр мөнгө зарж чадчихээн те. Энэ бол үе ерөнхийлөгчийн тангараа өргөх ёслолын үеэрх бичлэгүүд заяа. Та нар энэ хоёрын хамгаалтыг харьцуулаад үзтээ. Бас арай л ланзгар өгөө юу? Дэлхийн нийт интернет хэрэглээний 90% зөвхөн Америкийн томоохон компаниудын үйлчилгээгээр дамждаг. Харин эдгээр компаниудын мэдээлэл Америкийн тусгай албад ямар нэг садгуугаар нэвтрэх хэрэгтэй. Нөгөө яагаа Эдвард Сноудны бидэнд ил болгосноор Америкийн бүх иргэдийг засгийн газар нь тагнаж шалгадаг те. Тэр ч утгаараа нууц албанд маш агуу том мэдээллийн баз ажилладаг. Товчондоо энэ програмын чадлыг Google-тэй харьцуулбал нэг иймэрхүү дүрслэгдэнэ.
Энэ агуу програмынхаа ачаар ирээдүйд гарч болох лайл анчгийг урдаас илрүүлэх супер хүчтэй болсон гэж хэлж болно. Ийхүү энэ удаагийн бичлэг энэ төрөд дуусах шүү дээ. Нэрээ марцснаас дараагийн бичлэгээр цовруул алуурчдын хар жигсаалт. Эсвэл дэлхий дээрх хамгийн үжирхэг гин бүдгэллүүд. Бүр үгүй. Дамлан гултаалах хүний намын золиос олно. Сургаггүй алга болсон тохиолдолд 1 хоног өнгөрөхөд амьд байх магадлал 1% буурдаг гэсэн онол бий. Кино баулцсан гэд энэ хэдийн алигийн төрүүлж үзмээр байгаагаа комент хэсэгт шивэд явчих. Хэдүүлээ энэ 4-р сарын төсөгийн шүдээрээ мулт татчихад жинхэнэ сэрэлтээ үснэ сая. За тэгээд янз бүрийн балиар өвчин энэ төр шаачилгүйхэн шиг дархлаа мархлаагаа гөхүүлэн дэмжиж томотойхон шиг л байж үзээрэй. Дараагийн шинэ бичлэгээр эргэн уулзтлаа. Түр